Сайн байна уу? За та яг амьдралаа өөрчлөхөөр эсвэл амьдралаа сайжруулахаар эсвэл улам амжилттай болоход шийдсэн байна. Тийм болохоор энэ бичлэг дээр ирсэн байна. Эсвэл та зөвөр үүдсэн бол энэ бичлэг дээр зарсан ч гэж магадгүй. Би сайн мэдэхгүй. Гэхдээ аль хэдийн ирсэн бол нэгэн тэрсэн хэмжээ энэ бичлэгийг дуустлаа гэсэн. Яг л би энэ бичлэг дээр таны амьдралыг хамгийн их үр дүнтэй, хамгийн сайнаар өөрчлөхөд хамгийн бага цаг зарцуулна яаж тэгэх талаар би та нарт одоо ярих юм. Яаж тэгэх вэ гэвэл би тэмдэглэл хөтлөх юм. Тэмдэглэл нь тийм их урт их хийх юм шиг санагдж байгаа ч 7 хоногт нэгэн цаг зарцуулахад хангалттай. 7 хоногт нэгэн цагаар та амьдралаа өөрчилж болно. Харин би та нарт яаж гэдгийг одоо зааж байна. Хэрвээ та анх удаа энэ бичлэг дээр ирж байгаа бол анх удаа миний чанал дээр ирж байгаа бол Нана гэдэг би энэ чаналаараа хүмүүсийн амьдралыг сайжруулж хөгжүүлж өөрийг нь хөгжүүлэхэд тусалдаг бичлэгүүд хийдэг юм аа. Тэгээд энэ бичлэгийг үзчихээд хэрвээ сонирхож ивэл таалагдвал миний бусад бичлэгнүүдийг үзээ те. Зарим нь англиар байгаа, зарим нь монголоор байгаа. Тэгээд таалагдвал subscribe хийгээд таалагдахгүй бол тэгэл яах вэ? За, эхэлцгээе. За энэ тэмдэглэл нь яг ямар зорилготой юм бэ? Яг юун тийм чухал вэ гэвэл энэ хамгийн бага цаг зарцуулж хамгийн их үр дүнтэйгээр амьдралаа өөрчилж, сайжруулж, өөрийгөө хөгжүүлж, улам амжилттай болох зорилготой болохоор амар чухал юм. Хамгийн бага цаг зарцуул. Peter Drucker гэдэг нэг менежментийн сайн мэдгэдэн хүн байдیں۔ Америкт. Тэр юу хийсэн бэ гэхээр what gets measured gets managed гэж аах. Юу гэж байгаа гэхээр бизнес дээр ч, амьдрал дээр ч юм хэмжиж юмны зүйлийг хэмжиж олж ижил тэрийг менеж хийж чадна. Хэрвээ та амьдрал дээр юу болохгүй байгааг, юу болж байгааг, юу болгомоор байгааг та мэдэхгүй бол юу ч өөрчилж чадахгүй, яаж тэрийг сайжруулж чадахгүй. Яагаад гэвэл та хэмжиж чадахгүй байгаа юмаа менеж хийж чадахгүй. Тийм болохоор энэ тэмдэглэл нь таныг өөрийгөө хэмжихэд чинь тусалж, өөрийгөө юу сайн болж ийг, юу муу болж ийг, юу болохгүй байна, юу сайжруулах вэ, яаж улам амжилттай байх вэ, яаж өөрийгөө хөгжүүлэх вэ талаар улам сайн мэдлэгтэй болох талаар тэмдэглэл юм. За тэгээд 7 хоногор 3 зүйл дээр анхаарна. Амьдрал чинь юу сайхан амжилттай юм болсон бэ? Юу муу бүтлгүйдсэн, юу амжилтгүй болсон бэ? Тэгээд 3-т юу сайн болсноо яаж улам хөгжүүлэх вэ? Тэгээд яаж муу болсон зүйлээ улам амжилттай болох вэ? Гэсэн энэ 3 зүйл дээр анхаарч тэмдэглэлээ хийх юм. За энэ тэмдэглэлийг хийхээс өмнө 3 зүйл бидэнд хэрэгтэй. За юу хэрэгтэй вэ гэхээр нэгт бидэнд 7 хоногийн нэг өдрийг өөртөө энэ тэмдэглэл хийх цаг зав ямар ч саадгүй цаг зав гаргах хоног хэрэгтэй. За ер нь бүтэнсэн өдөр байвал хамгийн таард юм дөө. Яг л 7 хоногийн хамгийн сүүлд нь байдаг. Тэгээд 7 хоногт нэг бүтэнсэн нэг цаг гаргах чинь хүн болгон чадна гэж найдаж байна. Тийм болохоор хамгийн амархан цаг үе нь бол бүтэнсэн өдөрт өглөө ч юм уу, өдөр ч юм уу, орой ч. Юу ч гэсэн танд ямар ч тийм саадгүй яг өөртөө зав гаргасан тийм цаг хэрэгтэй. Хоёрт ямар нэгэн тэмдэглэл хийж болох зүйл хэрэгтэй. Дэвтэр ч юм уу, апп ч юм уу, ноутс ч юм уу, компьютер дээр ч юм уу, цаасан дээр ч юм уу, духан дээр ч юм уу бичиж болдог зүйлээ бол танд хэрэгтэй. Тэгээ байдаг бол 3 дахь юу. Тэний анхаарлыг сарниулахгүй байх, дуу чимээ багтай, анхаарал сарниулдаг зүйл багтай, тийм яг төвлөрч чадхаар тийм сайн орчин танд хэрэгтэй. За тэгээ энэ 3 зүйл байвал яг яаж энэ тэмдэглэлээ хийх талаар ярилцгаая. За бид нар тэмдэглэлээ яаж хөтлөх вэ гэхээр тэмдэглэлээ бид нар 3 хуваана. Хэлсэн шиг өмнө хэлсэнтэй адилхан. Эхний хэсэг дээр болохоор бид нар энэ 7 хоногт ямар нэгэн сайн юу болсон бэ? Ямар нэгэн амжилттай бүтсэн, ямар нэг өөрийгөө сайн хийсэн гэж бодсон юу болсон бэ? Энэ хэсэг дээр та яг энэ сайн болсон бүтсэн зүйлүүдээр амжилттай зүйлүүдээр сайн тунгаан бодно. Энэ алхам нь таныг хэр сайн байсан, хэр амжилттай байсан, хэр бүтсэн, хэр сайн юм хийсэн гэдгийг ч өөрчилж сануулж, улам урам ахуулж тэгээд улам сайн хийсэн юмнуудаа яаж улам амжилттай болох вэ? Яаж тэр сайн зүйлүүдэд улам сайн зүйлэх тийм зорилготой юм. За тэгээ энэ зүйлүүдэд сайн бүтсэн зүйлүүдэд бодож олцоод нэг нэгээр нь тоочод бичин тэмдэглэл дээр нэгийн тоо тавьж аваад тэгээд доор нь цэг тавиад бүгдийг тоож бичсэн. Энэ тэгээ заавал тийм том амжилт байх шаардлагагүй тий. 5 сая доллароос ерөнхийлөгчтэй уулзсан. Тийм том юмнууд байх албагүй тий. Бизнес эхлүүлсэн ч гэдэг ч юм уу. Яг өөрийгөө тийм сайн хийсэн гэж бодож байгаа, тийм амжилттай хийсэн гэж бодож байгаа тийм зүйлүүдээ бүгдийг бичнэ.
Жишээ нь та хийх ёстой зүйлүүдээ сайн хийсэн, өглөө гарч гүйсэн, сонголт хийсэн, бясалгал хийсэн, дасгал хийсэн гэх мэт эрүүл хооллсон энэ төргээд тийм жижигхэн амжилтууд байх тусам улам сайн. Тэгээд та толгоноос бүгдийг гартлын 7 хоногт хийсэн энэ бүгдээ та тоочоод бичнэ. За хоёр дахь дараагийн хэсэг маань болохоор бид нэр энэ 7 хоногт юу сайн болсонгүй вэ? Юу бүтлгүүцсэн бэ? Юу буруу хийсэн бэ? Юу тийм сайн болж чадаагүй вэ? Юу тийм амжилттай байж чадаагүй гэдэг зүйл дээр анхаарах. Энэ дасгал нь мэдээж таныг өөрийгөө үзий ядаад, өөрийгөө муулаад дормжлоодох, өөртөө муу санаа зов өөрийгөө дормжлоодох гэсэн тийм зорилготой биш мэдээж. Харин эсрэгээр таныг өөрийнхөө амьдралыг чи улам сайн тунгаан бодуулж, алдаануудаас чи суралцуулж, яаж алдаануудад автахгүй хаа, алдаануудаас яаж сайн эрэг зүйл болох вэ гэсэн зүйл дээр анхааруулах болохоор тийм таныг өөрийгөө та муулж чинь, буруутгах чинь, эдэргээд байх тэгж бодоод байх шаардлагагүй. Харин чи сайн зүйл. Тэгээд энэ зүйлүүдэд та бодож олцоод нэгээр нь бас 2 гэж бичиж чаад тэр өмнө шигээ тоочоо бичнэ. Жишээ нь эрүүл хоолж чадаагүй ч юм уу, хитрхийх утсаа харсан, хитрхийх фэйсбુક орсон ч юм уу сайн анхаарал төвлөрөлтөй хичээлээ хийж чадаагүй, цаг маг дэмий үрсэн, дасгал хөдөлгөөн хийх зав гаргаагүй гэх мэт. Тим жижиг өөрийгөө сайн хийж чадаагүй, тийм амжилтгүй болсон гэсэн зүйлүүдээ бүгдийг бичиж авна. За тэгээ энэ 2 дугаар хэсэг нь нэгээс арай урт болж магадгүй, ялангуяа дөнгөж амьдралаа хөгжүүлж эхэлж байгаа л тэгтээс урт байлгаад мэдээж санаа зовоод байх, санаа алдаад байх шаардлагагүй. Яг л урт байх тусмаа хэрвээ өөр үнцгээс харах юм бол харин сайн байхгүй. Танд улам сайн хөгжих зай байна, улам хөгжүүлэх танд потенциал байна те, өөрийгөө сайжруулах танд улам их зүйлүүд байгаа байхгүй. Улам том сайжрах зай байна гэдэг чинь бас эрэг зүйл. Тэгэхээр муугаар бодоод байх хэрэггүй. За тэгээ энэ бүгдээ бичсэн бол 3 дугаар хэсэг рүү оръё. За тэгээд эхний 1 2 те энэ 2 хэсгээ хийсэн бол хамгийн чухал хэсэгт орно. 3 дугаар хэсэг. Энэ 3 дугаар хэсэг нь яадаг вэ гэхээр бид нар дараа 7 хоногт юу өөрчилж, юу хийж, юугаа сайжруулж, ямар алдаануудаа засч улам сайн амжилттай байх вэ гэсэн зүйлүүдээр анхаарна. Энэ 3 дахь хэсэг нь болохоор 1 дахь, 2 дахь хэсэг хоёулынгийн зэрэг оруулж ашиглах юм. Жишээ нь та энэ 7 хоногт нэг дасгал хийж амжилт гаргасан бол дараагийн 7 хоногт улам урт хугацаагаар хийх ч юм уу, эсвэл арай хэцүү дасгал хийх ч юм уу, эсвэл 7 хоногт 2 хийх удаа гэх мэт аль хэдийн сайн хийсэн зүйлээ улам яаж сайжруулах вэ талаар бичнэ. Тэр 1-р хэсгээр бичсэн юм авч чад яг тийм сайн гол зүйлүүдээ яг улам сайжруулмаар зүйлүүдээ бодож олцоод тэр зүйлүүдээс сонгочоод яаж тэрийг улам сайжруулах вэ талаар та бичиж авна. Тэгээд энэ дээр бичсэн байгаа шиг энэ 1-р хэсгээ аваад тэгээд яаж улам сайжруулах вэ гэдээ 3 дахь дээр нь тэгэж таачиж бичнэ. За тэгээ 2 дахь хэсгийг яаж ашиглах вэ гэхээр энэ өмнө энэ 7 хоногт тусан те юу бүтлгүүцсэн, юу тийм сайн хийж чаддаг вэ, юу тийм амжилтгүй болсон бэ гэх мэт зүйлүүдээр алдаанууд дээр анхаарч тэдрийг яаж засаж, яаж улам сайжруулж, яаж тэр алдаануудаа эрэг зүйл болох вэ гэдэг дээр анхаарч өмнө болсон зүйлүүдэд хараад жишээ нь энэ 7 хоногт хитрхийх эрүүл биш хоолсон, маш их сахартай мэдсэн, тий тархалуулах зүйл их хийсэн. Эдэргээ тим хэрэг жишээ байвал дараа 7 хоногт жишээ нь ганцхан 2 удаа сахартай мэднэ, эрүүл хооллно, 5-аас дээш удаа сахартай зүйл идэхгүй гэх мэт. Тим тэр сайн тэр алдаа хийсэн муу зүйлүүдээ яаж засах вэ талаар тэр акшн гаргах байхгүй. За тэгээд тэр алдаануудаас харчаад тэр алхмаа гаргачаад бас өмнөхтэйгээ адилхан тооцож бичсэн. За тэгээд энэ 2 дугаар хэсгээс хамгийн сайжруулах хэрэгтэй, хамгийн энийг засах хэрэгтэй гэсэн бодсон зүйл гол зүйлүүдээ бичиж аваад тэрийг яаж сайжруулах талаар та алхмуудаа авах тэрийг бичиж авна. За тэгээ миний яг бичлэгний анх хэлсэн шиг те work is managed is measured. Хэрвээ та хэмжиж болохгүй бол сайжруулж чадахгүй. Тийм болохоор бид нар тэмдэглэлээсээ гадна бид нар бас нэг өөр цаас эсвэл нэг аппликейшнээр Habitica гэдэг нэг аппликейшнээр бас хөтлөх юм. Энэ яах вэ гэхээр жишээ нь хэрэггүй сахартай зүйл эсвэл эрүүл биш зүйл идсэн тохиолдолд та хасах тэмдэг тавьдаг ч юм уу те тэр өдрөө нэг сахартай мэдлээ гэдгээр ингээ харуулж авах тэгж хэмждэг байхгүй. Тэгж дараа 7 хоногт харахад чи эмчилж чинь тусалж юу хийснэ чи харуулна. Хэрвээ та сахартай мэдэхэд татгалзаж эрүүл хооллохыг сонгосон бол нэмэх тэмдэгэ тавина тэр 7 хоногт. Тэгээ хэрвээ цаасан дээр хийж байвал те яг энэ шиг хасах нэмэхээ тавиад хэрвээ Habitica гэдэг энэ аппликейшн дээр хийж байгаа бол нэг ингээд нэмэх хасгаа ингээд тэмдэглээ явна.
За тэгээ ингэж хэмжээд яг сайжруулах зүйл, алдаа зогсох зүйл өдрөө яг ингэж хэмжиж бид нар дараа 7 хоногт яг идүсийгээ сайн ийсэн үү, амжилттай болсон уу өдрөг үеүгээ сайн хэмжиж менеж хийж чадах юм. За тэгээ хамгийн сүүлийн алхах маань бол та дараа 7 хоногийн тэр тэмдэглэл хийх цагтаа ирчлээ. Одоо яах вэ гэвэл та тэр өмнө 7 хоног хэмжсэн зүйлүүдээр анхаарч тэдүүсийгээр яг ингэж дүүнэн. Хэрвээ тэр бичсэн зорилготой хүрч чадвал маш сайн байна. Хэрвээ тэр зорилготой хүрч чадсан бол тэрийг тэр тэмдэглэж байгаа цааснасаа ингэж хасна. Хэрвээ та тэр зорилготой хүрч чадаагүй бол арай жоохон амжилтгүй байсан бол тэрийг жоохон байлгаж өөрийнхөө таргетанда хүрсэн тохиолдолд та тэрийг харж байна. Тэгээд та энийг харангаа бас нэг тэр нөгөө дараагийн 7 хоногт юун дээр анхаарахаа бас 1 2 3 дахь хэсэг дээр адилхан анхаарал явна. 7 хоногор өөрийгөө хэмжээд өөрийгөө сайжруулад өөрийг яаж хөгжүүлэхээ бодоод ингээд тэрэн дээрээ ингээд үйлдэлүүд хийгээд байвал та нэг мэдхэд бүр танигдахгүй юм шиг өөрчлөгдсөн байх болно. Жишээ нь таны найз чи таныг хараад энэ одоо хэн бэ гэж бодож магадгүй яадвал та амар өөрчлөлттэй амар сайн болцсон байж магадгүй. Тэгээд 7 хоногт нэг л цаг зарцуулна. Тэгэхээр санаа зовд байх юм байхгүй, цаг байхгүй нэг зовдох юм байхгүй, цаг байхгүй гэж бодож ивэл тэгээд тэр social media, Instagram, Facebook гэдэр бүгдийн бол тэд нар хэрэггүй. Харин энэ зүйл чинь хэрэгтэй. За тэгээд энэ тэмдэглэлээ та 7 хоног сайхан тууштай 7 хоног болгон хийж ижил та үр дүн харна. Хэрвээ та 1 7 хоног хийчээд сард 1 7 хоног, жилд 1 7 хоног хийвэл та ингээ над руу буруутаад байх шаардлагагүй. Хэрвээ та өөрөө энийг хийхгүй байвал үр дүн харахгүй. Тийм болохоор яг тууштай сайн 7 хоногт 7 хоног болгох хэрэгтэй. Тэгжиж л та яг тийм сайн үр дүн харна. За тэгээд та энэ бичлэгнээс сайн их юм суралцсан гэж бодож байна. Яаж амьдралаа багаар өөрчлөх талаар сайн мэдсэн гэж бодож байна. Сайн суралцсан гэж найдаж байна. Хэрвээ танд энэ бичлэг таалагдчихвэл та лайк дараа, subscribe хийгээд тэг бүр таалагдчихвэл та найзтайгаа хуваалцчихгүй тий. Найзтайхаа MM-ийг өөрчлөгчөө сайн биз дээ. Тийм болохоор та найзтайгаа сайхан share хийгээд яадаг ч юм. Үйдсэн олон хүмүүст энийг тарахыг бодороо. Хэрвээ таалагдчихвэл таалагдахгүй бол комментэн дээр юу таалагдах байгаа бичнэ үү. Тэгээд таалагдчихвэл тэрөө сайн суралцсан бол та яг юу сурснаа товчхон комментэн дээр үлдээгээд та өөрөө энийг сайн сайжруулахын тулд товчхон коммент үлдээе. Тэгээд энэ бичлэгийг үзсэн таньдаа маш их баярлалаа. Тэгээд өөрийнхөө амьдралыг өөрчлөхөөр шийдсэн бол танд баяр хүргэе. Илүү гар өргөе. Баяр хүргэе. Тэгээд та өөртөө цаг хугацаа зарцуулаад өөрийнхөө амьдралыг сайжруулахаар зүйл хийж ин гэдэг чинь бас зөрөгтэй зүйл шүү. Бас сайн зүйл. Тийм болохоор би танд баяр хүргэж байна. За тэгээ миний бичлэг үзсэн таньдаа дахиад талархъя. Тэгээд би та нар өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Та нартай дараагийн бичлэг дээр уулзцгаая.